шаттай бүгд гаралт нь байгаа. Энэ гаралт. Энэ дээр давхар дахиад нэг ингээ өгсөн гоц. Энэ бол нэг салаалж өгдөг гэдэг. Би энийг болохоор паарлахаас сэргийлээд уур гаргаж болчиход байгаа байхгүй. Одоо яг ингээ паарлах гад 100 чин пиндэгнээд ингээд даралт мандал чи өндөсөд ирэх юм бол энийг шууд ингээ нээх байхгүй. Ингээл ингээд одоо шууд алт юм. За би нөө нүүслүүрийн сав чинь ингэж орж ирж байгаа штэ. Мотор, нүүслүүрийн сав. Тэр харж байна уу? Мотор, нүүслүүрийн сав. Нүүслүүрийн сав чинь ингэж яваад дээшээ гаргаад дээр хийчихэж байгаа. За би нүүслүүрийн сав дээр очиод байгаа. Яа тэгээ манайха нүүслүүрийн савыг 60-аас баггүй саваар хийчихвэл юу хийдэж шүү. Анх удаа хийж үзэж байгаа ч гэх юм уу. Туршиж үзэж байгаа нөхдүүд тургуулвал тосоолоо юм чинь 60 сав мах чинь тосоод авчих боломжтой. За 60-аас баггүй хийлэх зүгээр хэвчээ. Тэгээд 80 саваар хийцэн айлууд байлээ. Туршлагатай одоо 2 давхар махрынхан тургуулж мөргуулахаас сэргийлээд. Эн чинь нөгөө нэг үнтэй тосоолоо асгаад авахгүй амар. За би тэр нөгөө тургалтаас сэргийлнэ гэдэг чинь энэ яахгүй. Энэ систем. Энэ дээр онголгоо тургалтаас сэргийлсэн юм ухсарсан ч болно. Ингээд онгорхоо орхисон ч болно. Ийм байдаг шүү. За ингээд би нэг хэд хэдэн зураг оруулчихна халуултын тухай. Тэгээ болно да. Хятадын нам даралт тавилаа. За тэгээд хүмүүс энэ юун дээр их алддсан биш оролт гаралтан дээр. Ер нь бол мэдээж дээдлийн бол за ямар ч зуух бол дээрээсээ гарна уу. Энэ бол гаралт. За хятад өөрсдөө бол ингэж холбосон байлээ. 150 м2-аас доошх зуухнуудыг дээрээ ч холбосон болт юм лээ. Ер нь доороо байвал зүгээр юм байлээ. За тэгээд фишингийнхаа аль ч оролтноос яж болно. Энэ бол одоо эрхээ дандаа доотлолтой хийж өгч байгаа. За энийг би зургаар оруулчихыг бодъё. Эрхээ дандаа доотлолтой. Дээр нь бас нэг хүний хийснээр бол ингэсэн шүү. Энэ дээдлийн шугам доороос орж байгаа хоёр зөрж явах хэрэгтэй гэдэг байгаа шүү. Энэ зуухных энэ талтаа олчж байгаа энэ талтаа. Доотл нь дээдл нь энэ талтаа олчж байгаас ийм байдаг гэсэн шүү. За энэ хянхан жоохон анивчж харагддаг юм байна. 46 дээр зогсож ажиллаж эхлэх юм. 46-аас дээш зааж ивэл 40 дээр унтрах юм. Мотор. За одоо энэ 47 болоод тийшээ гараа явж байна. Халаалт. Яг тэгээд оролт бол дандаа дээрээ байна. Энэ хамгийн сүүлийн пар энэ буцалтын цэнхрээр оролтон дээр. За угсралт ерөнхийдөө ингэ явчихна да. Баярлалаа. Танд хэрэгтэй бичлэгээр дараа уулзъя. Баярлалаа.